Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлт улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын гишүүн Сайн зориг нарын 8 гишүүнээс 2026 оны 4-р сарын 9-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Үзэл баримтлалын хүрээнд нь хэлцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын ороо 2026 оны 4-р сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлцлээ. Хууль санаачлагчийн зүгээс уг хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчт аж ахуйн нэгжийг улс төрөөс хараад бус нээлттэй, ил тод зах зээлийн зарчмаар үр ашигтай үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлэх, олон улсын менежментийн багаар удирдуулах, нээлттэй хувьцаат компани болгох, баялагын тэгш хуваарлтыг нэмэгдүүлэхэд чухал алхам болно гэж үзжээ. Мөн хуулийн этгээдийн хэлбэрийг иргэний хуультай нийцүүлснээр хуулийн этгээдийн засаглал ойлгомжтой болж төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын үзмжээр аж ахуй эрхлэх нөхцөлийг хязгаарлах, төрийн болон орон нутгийн өмч үнгүүдэх, алдагдлалд орох, сөрөг үр дагаврыг бууруулна гэж үзсэн байна. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын их хурлын гишүүн Эрдэнэт төрийн өмчөд компанийн ажилчдад хувьцааныхын тодорхой хувийг олгодог гадны дуршлагыг судалж энэ хуулийн төсөл тусгасан хэсэг талаар улсын их хурлын гишүүн өөрийн туяа мөнх соёлоор тус хуулийн төслийг нийтийн өмчийн хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон төрийн болон орон нутгийн өмчт компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслүүдтэй давхардуулж хэлцэх шаардлагатай хэсэг талаар улсын их хурлын гишүүн жаргалан төрийн өмчт үйлдвэрийн газар гэсэн статус ямар компаниуд багтаж байгаа талаар болон эрдэнэт үйлдвэрийн хувь эзэмшлийн асуудал дээр өөрчлөлт байгуулах процессыг ямар арга хэлбэрээр хэрэгжүүлэх талаар улсын их хурлын гишүүн Мандахай компани хэлбэр өөрчлөгдөхөд аль хуулиар зохицуулах, үүнд шаардлагадах зарлын тооцооллын талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орооны хуралдаанаар гишүүд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих хэсэг талаар байр сууриа илэрхийлэх үед улсын их хурлын гишүүн Батнайрамдал төрийн өмчт үйлдвэрийн газар гэсэн статуст төрийн өмчийн ихтэй сургуулиуд болон уул уурхайн компаниуд хамт багтаж байгаа ойлгомжгүй асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар улсын их хурлын гишүүн өөрийн туяа энэ хуулийн төслийг нийтийн өмчийн хууль шинжилсэн найруулгын төсөл болон төрийн болон орон нутгийн өмчт компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслүүдтэй нэгтгэн хэлэлцэх талаар улсын их хурлын гишүүн Цэнгүүн хамт өргөн мэдүүлсэн хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төсөл байнгын орооны анхны хэлэлцүүлгийн шатанд байгаа бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөлтэй давхцаж байгаа талаар улсын их хурлын гишүүн Уянга Хишиг нийтийн өмчийн хууль шинжилсэн найруулгын төсөл болон төрийн болон орон нутгийн өмчт компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн томоохон төслүүдийг улсын их хурл батлах хэрэгжүүлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай тул эдгээр батлан үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй талаар улсын их хурлын гишүүн Мандахай төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй хувьцаа эзэмшилтэй болгох механизмыг хуулинд наривчилж тусгах шаардлагатай талаар тус саналаа хэлсэн болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд нь хэлцэхийг дэмжих хэсэг асуудлаар санал хураалт явуулахад төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хамт өргөн мэдүүлсэн хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцсэн талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За Мандахай гишүүнд баярлалаа.